Үүднийг хадуун нэгэн нутаг юухан сэтгэл зүрхнээсээ дуулан залуус мэд шилж байна. And the morning seems so grey, so unlike yesterday. Now's the time for us to say Happy New Year, Happy New Year, may we all. Тэмээ TV караоке нэвтрүүлгийн хөө бүгд нарийн Солонгос улсаас цуврал нэвтрүүлгийн энд ажиллаж амьдрч сурч хөдөлмөрлөж байгаа залуусынхан зүрх сэтгэлийн яруу тунгалаг дуу хоолойг үзэгч та бүхэнд цувралаар хүргэж байгаа үлээ. Энэ удаа Солонгос улсын Суван хотод ажиллаж амьдрч сурч байгаа залуустайхан хамтдаа TV караоке нэвтрүүлгийн үзэгч та бүхэнд толилуулж байна. Ингээд хөрөлцөн ирсэн залуусын халуун сайхан алга дашилт уугаа хашгирал. Ийм л сайхан залуус ирээдүйн гэрэлгийгээ өд тэмүүлэн ийм л сайхан залуус улс их орныхон маргаашийг бүтээхээр сэтгэл зүрхэндээ гал дэлтөөгөр өнөөдөр Солонгос улсад ажиллаж амьдарч сурч хөдөлмөрлөж байна. Залуусын яруу тунгалаг дуу залуусын тим гэгээн тунгалаг их шиг аялгыг өнөөдрийн туршид Суван хотоос миний Монголын энэ сайхан залуус та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. TV караоке нэвтрүүлгийн инхүү эхэлж нэвтрүүлгийн 1-р шатны тэмцээний эхний оролцогчид залуус хамтлагийнхныг таадныхоо өмнө бахархалтайгаар баяртайгаар өрн залъя. Залуус хамтлагийнхан хамтлагийн халагч Чин Зөрөг, хамтлагийн гоцол дуучин Амар Түвшин, хамтлагийн гишүүн Цогц Цайхан, хамтлагийн гишүүн Энх Цэцэг, хамтлагийн гишүүн Ган Чимэг. За энэ сайхан залуус нэртэй энэ л сайхан залуус өнөөдөр нэвтрүүлгийн салхийг хагалж байгаа. Хамтлагийн нэр чухам яагаад бүгд залуу хүмүүс учраас харуудна бид. Залуус хамтлагийнхан эгшиг яруу дугаа тааландан өргөн барихаас өмнө сэтгэл зүрхний хамгийн ойр хамгийн гал дэлтэй нутаг мөнх тэнгэрийн орон миний Монголын нутаг орон доонсууга аавал ээжээ ахан дүүстэй халуун сайхан мэдлэгээ юугаан дэвшүүлэх болно. Ингээд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ээж цэцэг маа болон хандаа үрдээ ахан дүүстэй удахгүй очно хүн ажил амьдрал сайн байгаа шүү. Та бүхэндээ энэ өдрийн уулзах өдрийн мэндийг хүргье. За ингээд энэ хүн нэвтрүүлэгт оролцож байгаад маш их баяртай байна. Найзууд бүгдээрээ цуглараад их гоё нэвтрүүлэг болж байна. Ингээд Ховд аймгийн уян сум цугаа хайр тав загц суран болно. Ээж төрөл төрс ах トゥ нартай энэ өдрийн мэндийг хүргээд мэдчилж байна. Ийм сайхан нэвтрүүлэгт орж байгаадаа маш баяртай байна. Тэгээд Улаанбаатарт амьдарч ажиллаж буй аав ээжтэй энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэхүү тэмцээнд оролцож байгаадаа баяртай. Тэгээд Булган аймгийн жишг сүм сууж байгаа аав баяр сайхан ээж юм аа. Тэгээд босод төрөл төрөстэй энэ өдрийн мэндийг хүргье. Охин чинь юм сайн байгаа шүү. Сайн байна. TV караоке гэж байгаа та бүхэнд маш баярлалаа. Ингээд аав дөрөвтэй байгаад маа өчтөө бүгд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. За тэгвэл ингээд нэвтрүүлгийн салхийг хагалж байгаа залуус хамтлагийнхаа одоо та бүхэнд 58118 дугаартай манай гаригийн залуус дугаар нэвтрүүлгийн салхийг хагалж байна. Алга дэшэл. Чүмэдики чамда хичнээн хайртай.
Дараагийн оролцогч Солонгон 5 хороо хамтлагийнхан. Хамтлагийн халагч Эдэр мөнх. Хамтлагийн халагч Эдэр мөнх. Хамтлагийн гоцол дуучин Наранбаатар. Хамтлагийн гишүүн Ууган Эрдэнэ. Хамтлагийн гишүүн Баяр Магна. Хамтлагийн гишүүн Шижирбаатар. Энэ л 5 сайхан залуу сэтгэл зүрхээр нэгдэн Солонгон 5 хороо хэмээх багийг бүрдүүлэн өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байна. Хамтлагийн нэр жигм яагаад Солонгон 5 хороо? Тэгэхээр бид өдийг хүрт нэг хэв маягт баригдаж нэг ижил чим шиг нэг ижилсээд ингээ явдсан юм шиг. Тэгээд бид бас залуу хүмүүс бас нэг арай шинийг илэрхийлээд бас классик маягийн тий. Тэр хуучин хэв маягаа эвдээд нэг шинэ хэв маягийн бас энэ тэмцээнд зориулж бид нэр энэ говцыг бас нэг олж бэлдээ тэгээд хүрцэн ирдээ. Солонгын 5 өнгийг бас өнгөөр хувцалсан байж. Улаан, цагаан, хар, цэнхэр, хүрэн. За. Тэмээ бүгдээр Солонгос улсын Суван хотод ажиллаж амьдарч сурч хөдөлмөрлөж байгаа ийм л сайхан тэнгэрлэг, ийм л сайхан хэмэрлэг залуус өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа өгөөд өнөөдрийн нэвтрүүлгийг Суван хотноо байрлах төвхөн одоо зоогийн газраас тааландаа хүргэж байна. Тэгээд аавал ээжи ахын дүүс мэдээж таавалныг харж байгаа. Ирээд ирнэ хэр удаж байна? 2 жил болж байгаа. Ээжээ ирээд гэрээгээр ирээд ажиллаж байгаа. 2 жил болж байгаа. Тэгээд энэ завшааны дахиадуулаад булган нийт булганчуудаа тэгээд Улаанбаатар суугаа нийт найз нөхөд болон хамаатан содод бүгдэнд нь мэдлэгээ төвшүүлье. Намайг Наранбаатар гэдэг. Солонгосоос ирээд одоо 4 жил болж байна. Энд доктор сурч байгаа. Тэгээд хамгаа сайртай аав ээж, ахын дүүс, хамраг хайрт, анд найзууд болон нийт монголчуудаа бас та бүхэнд энэ үдшийн мэндийг төвшүүлье. За тэгээ энэ хүү үдшийн цэгэрдэгцээ үзэн суугаа. Нийт монголчууд болон тэр дундаа Баянгор аймагт суугаа аавны мочир, ээж, даваа сүрэн болон бүх төрөл төрс дахт өнөртэй энэ өдрийн гал алга мэндийг хүргэж байна. Тэгээ хүүхдүүд нь хүний нутагт нэрээ хичээж их сайн явнаа, санаа зовлтгоо сайн эрүүл мэндийн удаа сайн сонсгоорой гэж хүсэж байна. За Орхон аймагт суугаа ээж, алтан цэцэг, аав мөнгөн загас хайртай дүүнэр маш их санаж байна. Та бүхэнд тун удахгүй яваад очих болно. Нийт цэнгэрдэгцээ үзэн суугаа Эрдэнэ хотынхаа бүх ард иргэдэд бүгдээр нь мэдлэгээ төвшүүлж байна. Хүүнэр нь бүгдээрээ сайн яваа шүү. За би Солонгосонд ирээд одоо 6 жил болж байна. Намайг Минжирүнган Баяр Магна гэдэг. Тэгээд Дорноговт байгаа, Дорноговын замуу хотод суугаа хайрт ээж, мөн хайртай ах, хайртай дүүнэр та нартай бүгдэнд нь хүн сэтгэлээс хайртай шүү. Хүн удахгүй одоо Солонгос олон жил боллоо тийм болтой дараа жил миний ах дүүс нар бүгд хүлээцгээгээрээ удахгүй очно гэдэг. Баярлалаа. Зүрх сэтгэлийг огшуулсан ийм л сайхан чин сэтгэлийн эрүүл бүлэг мэдлэгээний дараа Солонгон 5 хороо хамтлагийнхан 5 хүндээ 58,295 дугаартай анд нөхдийн дугаар өнөөдрийн өрсөлдөөнд оролцоход бэлэмжээ. Хөгжөөн дэмжигчид алдар дэшэл. Хар көрдөг бүрмийн цагаан чимээгээр өчигрөний баяран атаасан адган дээр цацсан инээдэн тэнцүү хуваасан найзууд мэн гараар таварсан омогдон нарсан өрөвцгөө гашигасан насанда ибэни ганц шиг нэрийсгээ дэгэрч ихэр наран шиг бадарсан бивинэ хөгөлсөн байхгүй өдрүүд үгидсээ
Алган дээр цацсан инээрээ гинцүү хуваасан найзууд мэй Барар баварсан Оммодон нарсан өрөвцгөө Гал шидасан насна Ипэдийн анзар шиг дэмэцгээ Тайзна шонхлын хамтлагийн морилон саадсан байна. Хамтлагийн ахлагч Даваа. Хамтлагийн гоцол дуучин Давааху. Хамтлагийн гишүүн Намхай. Хамтлагийн гишүүн Чимбат. Хамтлагийн гишүүн Шиноил. За энэ мэдээж би бодоод байна л да хамтлагийг шонхлаа гэж нэрлэхийг бодоход энэ Өөрхангай аймгийн зөвхөн улсад байна уу? Энэ шунхлаа гэдэг уул маань манай Өөрхангай хужир суманд байдаг. Тэр уулынхаа нэрээр бид нар нэрсэн хамтлагийнхаа нэрийг. Тэгэхээр тавуулаа хожирдох гэсэн үг. Угаг Өөрхангай залууч. Тэгтээ тавуулаа Өөрхангайх нь уу? Та жишээ нь аль аймаг вэ? Хөвсгөл аймаг. Дорнод. Өөрхангай хар ирнэ. Их Хөвсгөл аймаг. Сэлэнг аймаг мандсан. За. Ирээд ер нь хэр удацгааж байна? Ажил амьдрал ер нь хэр төвхөнж байна? Сэтгэл санаа хэр ер нь өөдрөг байна? Ирээд жил 5 сар болж байна. Тэгээд ажиллаа хийгээ сайн байна. За, мэдээж аавал ээжээ ахын дүүс хин хайртай бүхэндээ, дотн бүхэндээ мэдээж алуун сайхан мэдлэгээ дэвшүүлэх боломжийг харин та олон долгож байна. За баярлалаа. Ингээ Хөвсгөл аймагт байгаа Хөвсгөл аймгийн цагаан үр сумынхаа нийт ард иргэд энэ өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Дорнод аймагт болон Улаанбаатар хотод суугаа ээж аав эмээ өвдөө хүүчин хүний зэрэгтэй явнаа удахгүй нисээд очноо гэж хэлж байна. За Өөрхангай хар орон суманд суугаа ээж аавдаа болон нутгийн ард түмэндээ бүх найз нөхдөдөө энэ өдрийн мэндийг хүргэе. Чилээ. За энэ хүү завшааныг ашиглав. Завшааныг ашигласан баярлалаа. Улаанбаатар хотод сууж байгаа ээж түмэн настай хайртай наран цэцэг үр хүүхэдтэй эгч нартай өөрийгөө таньдаг бүх найз нартаа баярлалаа. Та бүхэнд баярж явдаг шүү. Энэ өдрийн мэндийг хүргье. За энэ хүү завшааныг ашиглаад ингээд цэнд сүрэндээ Сэлэнг аймгийн манд суманд байгаа намайг мэддэг бүх хүмүүс аав ээжтэй ингээд энэ өдрийн халуун мэндийг хүргье. Шонхлын хамтлагийнхаа одоо та бүхэндээ 5818 дугаартай манай гарагийн залуус дугаар өнөөдрийн өрсөлдөөнд оролцож ан маань аажтаж өрсөлдөж байлан болсон. Амжилтсий.
Хайснаа гарч ирж морилон саадсан очрол хамтлагийнхныг танилцуулъя. Хамтлагийн халагч Монголд хамтлагийн гоцол дуучин өөрийн цолбон, хамтлагийн гишүүн цог удрах, хамтлагийн гишүүн сайн санаа, хамтлагийн гишүүн Монкот. За энэ юуг очрол бэлэгдэж энэ очрол хэмээх нэрийг хайрлцсан байна. Оо яах вэ? Ингээд нөгөө Солонгос бүгдээрээ бас уулзаж учирцгаасан болохоор ингээд бас манай багийн бас бүрэлдэхүүн бас сайн бүрэлдээгүй бас ингээд найз нөхдүүд нийлээд ингээд ороод ирсэн болохоор ингээд учир тэгээд мэрэлцсэн. Очрол хамтлаг мэдээж мэдчилгээ. За ингээд дорн тавигт суугаа хайр дэжтэй болон ах トゥ хамаатан садан мөн дархан хотод суугаа то хатан байжтэй то хайр тохиндоо ингээд хайртай шүү. Мөн энд үргэлжлүүлсэн бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргээд ингээд өнөөдөр сайхан байна ингээд бүгдэнд нь амжилт хүсье гэж өрөөё. Баярлаа. Ингээд Монгол сууж байгаа ээж охин дүү ээж дүү хоёртой хайртай шүү. Үнэхээр хайртай шүү. Удахгүй уулзнаа гэд. Бас та хоёртой зориулсан дүү байгаа шүү. Тэрийг минь сонсоорой. Хайртай шүү. Баярлаа. Монгол Улаанбаатар 5 өдөр 11-р хороонд суудаг аав ээж гар гэрээхэндээ ах トゥ нартай найз нөхдөдөө энэ хорвоогийн сайн сайхан бүгдийг хүсэн өрөөгөөд мэдчихдээ тэмцүүлж байна. За баярлаа. За баярлаа. Улаанбаатар гот суугаа ээж аав гэр бүлийнхэндээ тэгээд Дарангаа юм Бацэнгэл суманд суугаж байгаа хамаатан садан тэгээд мэдчихдээ төшөж байна. Улаанбаатар то их хамаатан садан болон Улаанбаатар суугаа то хамаатан садан ихнэр хүүхдээ намайг маш их хайртай шүү гэж байна. Баярлаа. Очрол хамтлагийнхаа одоо та бүхэнд 58514 дугаартай дэлхийн ээж дуугаар өрсөлдөхөд бэлэн болж сонгож авчирсан байна. Амжилт хүсье. And the morning seems so grey, so unlike yesterday. Now's the time for us to say Happy New Year, Happy New Year, may we all Нэвтрүүлгийн шүүгчээр
хөгжим судлаач, хөгжим бүжгийн коллежийн багш Энкот багш хүрэлцэн ирсэн байна. Солонгос улс дахь зураг нэвтрүүлгийн байнгын шүүгчээр Дөрөвжгийн Эрдмийн театрын гоцол хөгжимчин хатагта Элжи буян хүрэлцэн ирсэн байна. Гоцол дуучдын дундах тэмцээний эхний оролцогч Залуус хамтлагийн гоцол дуучин Амар Төвшин таныг хүрж байна. Амар Төвшин дуучин одоо та бүхэнд 59-41 дугаартай хөдөлгөөнтийн дугаар өрсөлдөхөд энэ шатны тэмцээнийг эхлүүлэхэд бэлэн болж байна. Амжилтсэ. Гоцолдуучдын шатны тэмцээн тун өрсөлдөөнтэй сонирхолтой болгон тодорхойлсон байна. Одоо тэгвэл дараагийн гоцолдуучин Солонгон тав хороо хамтлагийн гоцолдуучин Наранбаатар. Наранбаатар гоцолдуучин 58-436 дугаартай Бодгон нулимс дугаар өрсөлдөд бэлэн болж байна. Амжилтсэ. Борхон бургасан бодволтогоо Боддын дундаа сургандагоо Бодгон нуудамсаа Эжигээ дурсан онгандагоо Зөнгөзөнгийн хооросон бодволтогоо Зүдэ мансаар ирдэдэхөө Зүрдэд варашвэ Зүрэхнэс уятай нотаг миндэхөө Зүрдэд варашвэ Зүрэхнэс уятай нотаг миндэхөө Гоцолдуучдын шатны тэмцээн үнэхээр сонирхолтой үргэлжилж байна. Дараагийн гоцолдуучин Шунхлай хамтлагийн гоцолдуучин Даваахүү. Энэ шатны тэмцээнд 51-640 дугаартай Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Төрмөнтгийн дууснаар та бидний сайн мэдих Энкүлрэл дугаар өрсөлдөхөд бэлэн болж байна. Амжилтсэ.
залуусынхөө дуулж өнөөдрийн нэвтрүүлэгт өөрсдийн хүсэл мөрөөдөл зүрх сэтгэлийн тэр тэнгэрлэг гэгээн бүгдийг хамтдаа дууллаа. Гэлэгтэй энэ нэвтрүүлэг хэдий гэлэж гисэн нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчид маань хоорондоо бас өрсөлдөж байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн ялагч мэдээж 2013 оны 2 дугаар сарын эхний 10 хоногт 5 сая вонны төлөө өрсөлдөх эрхийн бичгийн эзэн болох учиртай. Ингээд гэгээмэргийн шүүгчдийн эхний 2 шатны тэмцээний дүн баг хийгээд дараагийн шатны тэмцээний дүн баг тодруулж байх учиртай. Одоо харин 4 дахь гоцол дуучин. Учрал хамтлагийн гоцол дуучин өөрийн залмын таныг өрн залъя. Энэ шатны тэмцээнд 58745 дугаартай зүүдэнд ирсэн хонгорхон ижид бар энэ шатны тэмцээнд өрсөлдөхөд бэлэн болжээ. Амжилт хүсье. Энэ шатны тэмцээний журам. Энэ шатны тэмцээн хамтлагийн ахлагч нарын дундах тэмцээн. Энэ суглаа бол хамтлагийн ахлагч нарын гарах гарааны дугаар, дуулагдах дууны дугаарын хамтдан баг. Нэг номерыг сугалсан ахлагч шууд дуулж эхэлнэ. Үлдсэн 3 ахлагч нар өөрсдийнхөө судалд сууж агаад дарааллынхаа дагуу шууд гарч ирээд дуулцгаах болно. Энэ шатны тэмцээн эхний 2 шатны тэмцээн та бүгдийн оноо тунчиг зөрүүтэй байгаа. Ойрхон зөрүүтэй байж магадгүй. Шүүгчдийн оног би мэдэхгүй ямар ч байсан ижил 4 оноотой байхгүй лавтай байгаа гэж бодож байна. Төгсгөлийн шатны тэмцээнд танаа баг үлдэх хэсгийг энэ шатны тэмцээн жохомдоо шийдвэрлэж байгаа хэрэг. Ингээд 4 шатны 4 багийн ахлагчдаа бүгд халуун алгадагчдаар амжилт хүсье. Жохомдоо ахлагч нарын өнөөдрийн аз хэмэр авьяас вэлэг авхаалцсан баг сорин шалгаж байгаа тэмцээн байна. Ингээд ахлагч нарт амжилт хүсье. Суглаа. За чимээг байж гараа. Одоо хамгийн сонирхолтой тэмцээн. Бүгд анхааралтай чимээг байж гараа. Нэг номерыг сугалсан учрал хамтлагийн ахлагч Монголд энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар суглаа 51 636 дууны нэр Никитон хамтлаг хос хунгийн дуул. Амжилтсэ. Ичдэг гасан хос хунг нурдаа иржээ. Их лодоргүй дундуу хосыг хавцаажээ. Урцорсон харин зөвгөн яч дисгүүдээ. Өчигхон өдрөөс хажуугүй шийдэж гинэ. Өөрөөр бас өөр хос хунг нурдаа иржээ гинэ. Үгүй болцоо жаргалтай сайхан байжээ. Үсэн зовдгоо
Бидэнтэй хуваалцахны өчигөө шиг Сонцох хүнтэй шантыг Шунхлын хамтлагийн аглагч Даваа энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 58 457 дууны нэр Гангар цагаан сутай амжилтсэ. Солонгон таван онго хамтлагийн аглагч Эдэрмөнх энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 58 130 дууны нэр Айлгууд нутаг 자, юу болоод өнгөрөө? Яав ивэ? За, соглоо ер нь ихэр таарч. Тэ ямар ч юм маш гайхамшигтай оролдлого хийсэн. Баярлалаа. Баярлалаа. 4 номер. За, 4 номерын суглааг сугалсан залуус хамтлагийн аглагч Шин зэрэг энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 58 665 дууны нэр зөвхөн Монголдоо. Цэцэгэн сайхныг би зөвхөн угаасан дууныг би зөвхөн надаас сонсдоо өдөгийн хордоныг би зөвхөн сүргээсэн баярлаа бүхний цайхныг би зөвхөн Монголдон хардаа өдөгийн хордоныг би
Хамтлагийн ахлагчдын дундах тэмцээнд оролцсон 4 хамтлагийн ахлагч нартай бүгдээрээ дахиад алга ташаал. За баярлалаа. Тэгвэл одоо өнөөдрийн Солонгос улсын Суман хотоос та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа нэвтрүүлгийг Суман хотод байрлах Өвөр хангаан аймгийн Хужир цумын харьяат Төвхөн хайрхан уулаараа нэрлэгдсэн Төвхөн хэмээх зоогийн газар карго агарын болон газрын тээвэр үйлчилгээ илгээмжлэл үйлчлэлийн төвийн энэ сайхан зоогийн газараас та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. Энэ зоогийн газрын хамт олонд дахин гүн талархал юугаа өргөн төвшөөлье. Одоо өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөг шатанд орж нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн шийдвэрлэх шатны тэмцээн эхлэхэд бэлэн болсон. Энэ шатны тэмцээнд тун үлдсэн багуудыг нэрлэн хэмээн шүүгчдийн бүрэлдэхүүнээс үүсэж байна. Тэгээд өнөөдрийн байдлаар шүүгч дүнгээ гаргаад энд бол тэмцэн багуудыг одоо нэрлээ. Залуус баг төрүүлсэн байна. Шунхлаа баг. За тэгээд одоо шийдвэрлэх одоо тэмцээн эхлэн. Тэгээд энэ тэмцээнд амжилт. Энэ шатны тэмцээний журам та бүхэн төгсгөлийн шийдвэрлэх шатны тэмцээнд багаараа сугалаагаар дуулах болно. 1 номерыг сугалсан багийн ахлагчдэр багийн үлдсэн 4 гишүүн хөрөлцөн ирээд шууд дуулах болно. 2 номерын багийн ахлагч дарааллахаа дагуу багтаага дуулах болно. Ингээд энэ шатны тэмцээний эцэст 4 баг оролцсон манай нэвтрүүлгийн түүхэнд анхны тохиолдол хамгийн цөөхөн багтаа хэдийж хамгийн жохоолыг залуус оролцлоо гэж бид ойлгож байна. Та бүхэнд амжилт суглаа. Төгсгөлийн шийдвэрлэх шатны тэмцээнд ялагчийн төлөө өрсөлдөж байгаа Шунхлаа хамтлагийнхан. Энэ шатны тэмцээнд дуулагдах тооны дугаар 58 261 тооны нэр явах цаг боллоо. Хонгоор мэн амжилтсэ. Энэ шатны тэмцээнд ялагчийн төлөө өрсөлдөж байгаа залуус хамтлагийнхан дуулагдах тооны дугаар 58 673 тооны нэр ирээдүй өнөөдрөөс эхлэн амжилтсэ. Дурдд шийдвэрлэх шатны тэмцээнийг та бүхэн хамтдаа харлаа. Залуус инхүү дуулж байна. Залуус инхүү хүсэж мөрөөдөж байна. Ирээдүйн яруу тод тунгалгаар харж байна. Ирээдүйн дуулцгааж байна.
явах цаг болж, хөдлөх цаг болж, ирээдүйн алхах цаг боллоо хэмээн дуулцгааж байна. Ийм л сайхан гэгээн тунгалаг хүсэл мөрөөдлийнхөө төлөө залуус өнөөдөр хамтдаа таандууллаа. Нэвтрүүлгийн ялагчийг тодруулахыг шүүгчдээс хүсэж байна. Шүүгчд. Өнөөдрний тоглолтын бүх баярлалаа. Маш их баярлалаа. Өчигдөр үзчихлээ. Тэгээд өнөөдөр төгөөсөн байгаа залуус хамтлага сайхан гэгээн тунгалаг хүсэл мөрөөдлөхийн залуус өнөөдрийн нэвтрүүлэг авид хүн хамтдаа байлаа. Эмээ энэ миний Монголын хямралдаг сайхан залуус сүүн хотоос тавхтайгээ хамтдаа байлаа. Тавхтай нэг караоке нэвтрүүлгийн хамтдаа. Баярлалаа.